Тоттгол хийгдээд хэрлэн сумын төсвийн орлогыг нэмээд тэгээд одоо бидний нийт төсвийн 3/1 ингээд авчлаа тий. Энэ дээр ингээд ардчилсан намын одоо удирдлагатай болсон учраас биднийг ингээд байна гэдэг ийм байр суурь илэрхийлсэн. Төрийн алба одоо энэ санхүү төрийн сангийн хэлтсийн өөрийнх нь чив үүрэг нь болохоор биднэрт ер нь тэр ардын нам, ардчилсан нам байгаа төсвийг өөрөөр хуваарлах тийм эрх бол байхгүй. Бүгдээрээ төсвийн тухай хуулийн дагуу явж байгаа. За тодтглоор хэрлэн сумын төсвийн орлого нэмэгдээд тэгээ авсан тухай асуудал дээр болохоор ер нь анхны төсөв батлагдахад хэрлэн сумтаа бас маргаа үүсчихсэнийг ер нь манайхан бас иргэд мэдж байгаа баха. Бас л одоо манай ял даргын өрөөнд ирээд те засаг даргын өрөөнд ирээд асуудлууд ярьж ирсэн шүү дээ. За энэ дээр бол тайлбарлаж ирсэн. Ер нь бол төсвийн тэнцлийн ашигаас суур зарлагын 70% тэнцвэсгийн тухай сумын төсөвт нь үлдээгээд тэгээ үлдсэний нь бол дээжтний төсвөнд төвлөрүүлж авдаг. Энийгээ одоо тэрний сан мөрдөхгүй байна гэдэг ийм шаардлага тавьж ирсэн. Тэр үед нь бол манай тэнцлийн ашиг маань өөрөө 1 тэрбум төгрөг байсан болохоор биднэрт одоо хэрлэн сумын тэнцлийн ашиг мөнгө байхгүй байсан гэж тайлбар өгчсэн. Энэ өөрөө хуулийг биелүүлэхгүй байгаа гэдэг ийм асуулт яригдсан шүү дээ. Гэтэл өөрөө төсвийн маань сангийн ам дээр Монгол улс өөрөө нэгдсэн төсөвтэй. Төсвийг хянахтаа Дорнод аймгийн төсвийг нэг л аймаг гэдэг ийм ерөнхий зургаар нь хянаад өгдөг. Нэг л аймаг гэдэг нэг төсвөөр нь хянаад өгдөг. Гэтэл аймаг өөрөө 14 сумтай тийм ээ. Тэр сум болгоны тэнцлийн ашиг яригдана. Гэтэл анхны төсөвдөр бол тэгж тооцогддог юм аа гэдэг тайлбарыг өгчээсэн. За одоо сая хэрлэн сум дээр бол төсвийн 6 тэрбум төгрөгөөр нэмсэн. Би энгийн иргэдэд ойлгомжтой байдлаар их таарам дурдахгүй байх ихчээ. За тэгэхээр Монгол улс өөрөө нэгдсэн төсөвтэй гэдэг нь өмнө говь их мөнгө олоод говь алтаа бага мөнгө олоод олсон мөнгөө зарцуулна гэсэн үг биш юм аа. Нэгдсэн төсөв гэдэг өөрөө төсвийг нэгтгэж хуримтлуулж аваад эргээд хуваарил зарцуулах тухай ойлголт юм аа. Тэгэхээр тэр одоо хөрөнгө оруулалт өөрөө тэнцлийн ашиггүй говьалтай аймаг яах вэ? Тэнцлийн ашиггүй 3 загал сум яах вэ гэдэг асуудлууд ингээ яригдана. За тэгэхээр энэ дээр аймаг өөрөө энэ төсвийгаа нэгдсэн байдлаар зангидаад тэгээд эргээд хуваарлнаа л гэсэн асуудал яригдж байгаа. За энэ хэрлэн сумын одоо орлого маш өндөр болж байгаа, тэнцтэй ашиг их болж байгаа асуудал 2022 оноос ихтэй юм. Төсвийн тухай хуульд өөрчлөлт ороод цалин өсний татвар, үйл хөдлөлийн татвар, газрын төлбөр бүгдээрээ сумд ордог болчихсон. Хуучин бол энэ 3 татвар бүгдээрээ аймгийн төсвийнх байсан. Тэгээд улсын төсвүүдээс аж ахуйн нэгжийн 40% манад түрээд ирж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар энэ 3 татвар сумдад очиж байгаа энэ 3 татварын нийт дүн өөрөө 40 тэрбум төгрөг болж байгаа байхгүй юу? Бараг 40 тэрбум төгрөг. Гэтэл аж ахуйн нэгжийн орлогын албан татвар маань өнөөдөр 10 тэрбум төгрөг л байна. Тэгэхээр аймаг одоо ихэд 40 тэрбум төгрөгийн аймаг төвлөрдөг байсан орлогыг сумдад хувааж өгчөөд оронд нь 10 тэрбумын аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай байна шүү дээ. За тэгээд энэ аймгийн чиг үүргүүд зөндөө байгаа бүх сумдын урсгал зардал байна. Манайд мөн адилхан цөөхөн сумдал орлогоороо зарлага нөхдөг те. Бусд нь бүгдээр аймагаас татаас авдаг. Тэгэхээр бид нар энэ орлогыг бүгдийг төвлөрүүлж аваад татаас авж байгаа сумдад өгөөд татаас авж байгаа сумдад хөрөнгө оруулалт тэгээд ингээд явдаг байхгүй. За тэгээ одоо хэрлэн сумын хувьд хамгийн анх 20 оноос үүд бол 300 гаруй сая төгрөгийн л одоо хөрөнгө оруулалтын зард эдний хуваарлагддаг байсан. Тэгээд одоо тэрнээс хойш 500, 1 тэрбум, 2 тэрбум, 3 тэрбум гэдэг ингээд жил болгон нэмэгдэж байгаа. Одоо 4 тэрбум гаруй төгрөг эдний эргээд хөрөнгө оруулалтаар хуваарлагдаж байгаа. Тэгэхээр сая гэхэд эдний 6 тэрбумаар нэмээд авцсан тэр орлого гэдэг нь шүү дээ тий. Энэ нэмээд аавна гэдэг нь бид нар татварын хувь хэмжээ нэмээгүй шүү. Тэгэхээр 3 хүн татвар төлөх ёстой орлого олж байгаа бол тэр 3-аас нь бүгдийг авах ёстой тийм ээ. Тэгэхээр бид нар тэр татварын орлогыг бүгдийг л цуглуулж авч байгаа тэр дүнгээр л нэмж байгаа юм. Ийм тэдэн хүний 40 татвар орох ёстой юм байна. Түүнээс биш хувь хэмжээ нэмж байгаа асуудал байхгүй. Тэгэхээр энэ нэмэгдснээрээ тэр татвар төлөгчдээр дарамт үүсэж байгаа хэрэг бас байхгүй юу? За тэгээд энэ 6 тэрбумын хэрлэн сумын нэмэгдсэн орлогоор бид нар сумдын хөрөнгө оруулалтуудыг хуваарлаад 6 тэрбумын хөрөнгө оруулалт сумдад хуваарлаж гисэн. Эргүүлэл. Энийний 4.4 тэрбум гарна хэрлэн сумд. Өмнөх хуваарлагдсан дүнгээсээ 3 тэрбум гарангаар хөрөнгө оруулалт нь бас хуваарлагдсан. Тэгэхээр энэ бүх нэмэгдэж байгаа орлогыг бүгдийг бид татаад аваад байгаа асуудал энд ингээ байхгүй маа. Энэ ингээ яг хуулаараа тэнцлийн ашгаараа гэх. Суур зарлага нь хэрлэн сумын жилээс жил нэмэгдэж байгаа. Мөн адилхан. За тэгээд сая тодтгол хийхэд улс биднийг 9 тэрбум зардлаа хас 9 тэрбум төгрөгийнхаа зардлыг хас гэдэг тодтгол хийчихсэн. Тэрэн дотор нь юу байсан бэ гэхээр нөгөө
бүх байгууллагуудын цалин 9%-аар оронтойг нь буурал, цалингийн буурал. Бүх газруудын тээвэр шатхуун томилтуудыг 50% хас. Хот тогтжуулах, бусдаар гүйцэтгүүлж байгаа зардлыг бүгдийн 50% бууруул. Ийм татгал ирсэн. Тэгэхээр бол бид нар чинь Чавасын хөгжлийн одоо 2 тэрбум байгаа зардлыг хэд болгох нь? Тэрбум болгох нь шүү дээ, бууруулаад. За тэгэх юм бол энэ байгууллага явах уу? За хүмүүс одоо ажиллаж байгаа хүмүүсийг бид нар 9% бүх оронтойг нь хасаж болох уу? Тэгэхээр бид нар энэ дээр ямар цэвэр хэлэн цагчаас ямар надад чиглэл өгч байгаа бэ гэхээр маань төрийн сангийн хэлцэд та нар одоо байгаа оронтойнуудыг битгий хасаа. Тэр цалингуудыг хിവэрээ үлдээ. Тэгээ сумдын тэр томилт тээвэр шатгууныг битгий 50% бууруул. Одоо эн чинь жилийн 3-ны 4-ний 3-ны явчаад байна. Наад бол чи энийг авчаар яаж ажиллаа гэх юм. Гэх мэтэл. Ингээд тэр хот тогтжуулахын тэр хэрлэн сумын хэрлэн тогтчлогын компани байдаг та. Тэдний зардлын ч гэсэн хянагдсан зардлын 50% бууруул гэж ярьж байгаа. Тэгэхээр бид нар бүгдээрээ бүх сумд байгаа энэ зардлуудыг манайх бууруулаагүй маа. Тэгэхээр чин бид нар 9 тэрбум бууруулах ёстой зарлагыг бууруулж чадахгүй байгааз. Тэгээд их юм чин. Тэгэхээр энэ зарлагыг бид нар юугаас нөхч вэ гэхээр орох ёстой орлогоос л нөхнө. Тэгээд энэ цалин хөлсний татвар гэдэг хамгийн том татвар сумдад очицсноороо сумдын чадвар нэмэгдсэн байхгүй да. Урд нь 300 саяын хөрөнгө оруулалт хийдэг байсан сум одоо 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 4 жилийн дотор өсчөөд байна да. Тэгэл ийм л процесс болсон юм. Одоо аймагт төсөвт одоо орлого төвлөрүүлдэг. За хэглэн сумн дээр бол ийм асуудал ирдэг байгаа тийм. Дахиад нэг 4-5 сум байна. Дашвалбар сум байна. За дашвалбар яг ийм асуудал одоо сөхөж. Хайг адилхан. Тэгээд дашвалбар сумын орлого нь бас нэмэгдэж байгаа. Тэр хэрээрээ дагаад тэдний очих ёстой хөрөнгө оруулалтын тэнцлийн ашигаас дахиад нэмэгдэж байгаа. Тэгэхээр ингээл яг адилхан ийм зарчмаар бүгд явж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр бид нар нөгөө хэрлэн сумд 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хуваарлж исэн байхгүй юу? Нөгөө манайхд 1 тэрбумын тэнцлийн ашигтай байсан учраас тэрнээсээ л тэнцлийн ашиг авах ёстой байсан сумдаа хувь тэнцвэрж хуваарлсан. Тэгээ одоо манай тэнцлийг 7 тэрбумын ашигтай болгоод нөгөө 9 тэрбумаар манай зардлыг бууруулчихж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ашиг мэдээж илүү гэж улс тооцноо та. Тэгээд 7 тэрбумын ашигтай гараад ирэхээр нь за одоо ашиг маань нэмэгдсэн юм шиг хэрлэн сумын хөрөнгө оруулалтыг нэмээд хуваарлцсан байхгүй. Тэгэхээр хэрлэн сум бол одоо хуучин манад өгдөг байсан орлогоноосоо дахиад 3 тэрбумыг нэмж аваад 4 тэрбум төгрөгийг өөртөө аваад үлдээчихэж байгаа учраас би хөрөнгө оруулалтын дээр нь тийм их асуудал гарахгүй байхаа гэж ингэж бодож байгаа. Тэгээд одоо та нар манай тодтголын ингээ бүгд байгаа манай самбар дээр байгаа, шилэн дансан дээр байгаа ингээ харахад энэ тодтголоор бид нар аймгийн хөрөнгө оруулалтуудыг нэмээд байгаа юм байгаагүй шүү дээ. Дандаа нөгөө урсгал зардлуудыг хасж байгаа. Гэхдээ нөгөө 9 тэрбумын хас гэдэг дүнгээс л бага дүнгээр л хассан. Ганцхан нэмэгдсэн зардал бол нөгөө хил ам татлаад байсан хөрөнгө оруулалтын чуулганы 500 сая төгрөг гэдэг зардал одоо нэмэгдэж харагдаж байгаа байхгүй. Гэхдээ яг 500-аараач биш. Тэгээ Чавасын хөгжлөөр бас тодорхой төсвүүд нэмэгдсэн урсгал зардлыг. Тэгээд энэ одоо засгийн газар хийгдсэн болохоор бид нар төлөвлөөгүй байсан болохоор энэ зардлыг л тавьсан. Тэгээ бусдаар бол өөр бид нар шинэ хөрөнгө оруулалтын тодтолоор нэмээгүй. Тэгэхээр тэгээ илүү мөнгө аваад ингээд аваад аймаг нэмээд байгаа гэдэг асуудлыг бол би үндэслэхгүй. Тэгээ хууль журмаа хүмүүс судлаасаа мэдээсээ тэгээ надаас бүгдээс хин ч ирээд асуусан би нэлээд хариулнаа л гэдэг юм тайлбар өгье доо.